За сайн уу залуусаа шинэ 7 хоногийн мэнд GoTrader багийн зүгээс эрхлэн гаргадаг Forex Forecast-ийн 9-р сарын 22-ноос 9-р сарын 26-ны өдрийн арилжааны боломжуудыг хуваалцахаар бэлтгэж байна. За тэгээд доллар индекс бол өнгөрсөн 7 хоногт бол бидний төсөлжсөр бол дээшээ нэг ийшээ ирэх болов уу гэж харж байсан. Гэтэл үгүй энэ дундаа running flat гэдэг ийм загвар үүсгээд одоо 5 дахь давлгаагаа доош уналтын энэ трендээ үргэлжлүүлэх гэж байна. За энэ нь болохоор өөрөө бол ер нь яг энэ том цагийн зургаараа болвол за бүр ийм юу байгаа импульс correction гэд за одоо эндээс ингээд сүүлийн 5 дахь давлгаа болохоор 1 2 3 4 5 гэ 5 дахь давлгаа болохоор эндээс ингээд доошлоод энэ доотлыг ер нь бол эвдрэх бол магадлал бол байгаа. Ер нь энийг эвдрээд ч доошоо явах бол боломжтой. Энийг эвдрээд доошоо явах боломжтой. За 98 50 орчим руу бол 91 гэдэг чинь болохоор ханш бол одоо нэлээд багасна гэсэн үг. За тэгээд энэтэй зэрэгцээд алтны бол уналт бол явагдаж эхлэх бол маш өндөр бол боломжтой. За тийм байна. За тэгээд доллар индекс бол доошоо байна. Дараагийн 7 хоногудад. За алтны хувьд гэх юм бол өмнө 7 хоногт бидний хувьд бол таамаглалаа явуулжсэн те оруулжсэн. За тэгээд таамаглал дээр маань бидний хувьд бол 2600 хүрчээд тэгээд correction хийнэ гэж бол харж байсан. За тэгээд яг тэрний дагуу бол яг correction бол хийгдээд за 2400 550 орчим руу бол ханш бол буцаж орж ирсэн. За энэ яг өнгөрсөн 7 хоногт зурсан зураас байна. За 2600 руу яг хүрчээд буцаж унаад яг энд заажаас 2550 орчим руу ирчээд тэгээд эн чинь өсөө явж байгаа байхгүй. Гэхдээ яг ийм урт хугацааны бол correction бол байгаагүй. Ер нь correction-ыг бол нэг энэтэй ижлэхэн хугацаанд бол явах болов уу 5 өдөр орчмыг явах болов уу гэж бодож ирсэн. Тэгтэл бол нэг 2 3 өдөр бол дууссан байгаа. За тэгээд ямар ч гэсэн 2600 хүртэл явчаад тэгээд correction хийчээд буцаад ер нь бол өсөх хандлагатай байсныг маш хурдан одоо хийгээд дуусгачлаа. Энэ юутай холбоотой гэсэн чинь нэг дундад Азид болж байгаа Израиль, Лебанон хоёрын хооронд дайн болж байгаа. Тэр дайнаас улбаатай тодорхойгүй байдлаас үүдээд ханш нь бол ингээ алтын ханш бол өсөд байгаа ийм дур зураг байгаа. За энэний дунд бол та хичээл дээр үзэж байгаа бах. Манай XW арилжааны өрөөнд орж ирсэн хүн болгон бүх курсээ үзэх хандах хэрэгтэй болдог. За веб аргачлалаар арилжаа хийх юм бол мэдээж таны ашиг орлого гаралт бол сайжирна. За тэгээд эндээс ингээ харах юм бол таны одоо маш их одоо боломжуудыг нээх боломжтой expanding flat арилжааны загвар бол байна. За тийм. За тэгээд энэ бол ингээд ханш бол ингээд импульс тренд руу бол үргэлжлэхийг бол харуулж байгаа. За тэгээд одоогийн байдлаар болвол бидний хувьд бол 2640 орчим руу бол өсөлт бол дахиад нэг 200-аад пип бол 180 пип бол явах боломжтой байгаа дараагийн 7 хоногт. Тэгснийхаа дараа нэг тодорхой нэг нөхцөл гаргаж ирснийхаа дараа баг зэрэг засварын хөдөлгөөн орж ирээд дахиад нэг үргэлжлэх эсэх нь бол шийдэгдэнэ. За тэгээд энийг бид нэр XWave арилжааны өрөөндөө 3 өдөр болгон одоо лайв арилжааны нөхцлүүдийг ингээд харж одоо хийхээр бол төлөвлөд өгдөг байгаа. За тийм. За тэгээд XWave арилжааны өрөөнд бас нэгдэх хүсэлтэд бас манай Telegram хуудасаар бол ороод бол шууд явуулж бас болно. Манай Telegram-д орё гэх юм бол за шууд манай энэ 3 дугаар курс хамрагдъя гэдэг. Эсвэл XWave арилжааны өрөөнд оролцъё гэдэг дарамгц гараад ирнэ. За мөн GoTrader Signet-ийн хуудасаараа бол Telegram дээр дарангууд манай GoTrader эмэн Telegram групптэй шууд нэгдээд орчих юм байна. Окей. За тийм. За тэгээд алтны хувьд бол ийм байла. За евро USD-ийн хувьд бол ийм арилжаа харж ирсэн. За гэхдээ яг тухайн үедээ бол яг нөхцөл байдал бол яг эндээс 61.8 орчмоос бол буцах ер нь бол яг хандлагыг үзүүлсэн болохоор одоогийн байр байдлаас бол энэ маань 11500 орчим руу бол яг нэгдэхийн өглөө ч юм уу те унчаад тэгээд өсөөд дахиад нэг өсөөд ер нь бол 4 цагаар бол нэг шинэ орой үүсэх бол магадлал бол маш өндөртэй байгаа. Ер нь дахиад нэг энд байгаа стоп лоссуудыг түүчээд жоохон доошлоод тэ энд байгаа стоп лоссыг түүчээд
доошлжод дахиад дээшлэх ийм нөхцөлийг бол үүсгэж байгаа. Тэгснийхаа дараа дахиад нэг доошлжод тэгээд дахиад явах ийм нөхцөлийг бол үүсгэсэн байгаа. За энэ нь болохоор юу вэ гэхээр за энэ нь A, B, C гэсэн ийм засварын давлага байгаа учраас цаашаага энэ маань ингээд impulse correction, impulse гэх маягтайгаар хөдөлгөөний бол үргэлжлүүлэх ийм нөхцөлийг бол хийж байгаа. Окей. За тийм байна. Euro USD-ийн хувьд бол ийм байгаа. Өсөлт, нэг уналт, тэгээд дахиад өсөлт, нэг уналт, дахиад өсөлт. За, pound USD-ийн хувьд гэх юм бол дахиад бас өсөх бол магадлалтай. Дахиад бол ер нь өсөх боломжтой. Яаж вэ гэхээр энэ бол ингээд дундаа нэг засварын хөдөлгөөн дахиад нэг юм доошоо импульс хальт орж ирээд за орж ирэхдээ хаашаа шалгаж болох вэ гэхээр нэг 33 тэг орчим руу бол шалгаж болно. 33 тэг. За тэгээ 33 тэг-тэгээс доошлогд 32950 орчим руу орж ирээд дахиад нэг дээшээ бол нэг 50 орчим пип бол их чөлөөтэй явагдах бол боломжтой. За тийм байгаа. Үндсэн хөдөлгөөнийг ингээ үргэлжлүүлээд явж байгаа ийм давлгаанууд байгаа. За том цагаараа гэх юм бол ер нь бол бас хүч нь бол дээшээ бол нэлээд байгаа. За тэгээд эндээс ингээд 38 орчим 34 600 орчим руу бол ер нь бас тэмүүлэх бас боломжтой. Ийм байгаа. За тэгэхээр ер нь бол pound USD бол өсөлтөө бол дагуулах нэ. Өнгөрсөн 7 хоногийн pound-ийн мэдээс их сайн гарсан тийм ээ. За тийм. За USD JPY-ийн хувьд гэх юм бол бидний хувьд энэ маань нэг ийм сүүлийн 5 дахь давлгаагаа бол хийж байж магадгүй. 5 дахь давлгаа маань бол яг WXYXZ гээд за тэгээд эндээс ер нь бол нэг ийм одоо short арилжаанд ч юм уу те ингээд маш ингээд дэвтэхээ stop loss-ыг тавиад арилжаанд бол оролцож болохоор бол байгаа. Энэ уналт нь яг одоо ингээд одоо шууд эхлэх үү эсвэл бол жоохон баг зэрэг өсөж байгаад эхлэх үү гэдгийг бол шийдэхэд бол арай эрт байна. За ер нь бол нэг калт өсчөөд буцаад унах бол боломжтой, эсвэл бол эндээс шууд унах бас боломжтой. Ийм дүр зургийг бол харуулж байгаа. За USD JPY бол доошоод 138 орчим руу бол унах боломжтой гэж харж байна. За амжилт хүсье. За тэгээд USD Швейцар франкийн хувьд гэх юм бол арай жоохон өөр түүх хүлээж байх магадлалтай. За энийг яаж харж байгаа вэ гэхээр за USD Швейцар франкийн хувьд гэх юм бол өсөлтийн шинж тэмдэг одоо эндээс орж ирээд өсөлт энэ дээдлийг авцсан болохоор дахиад нэг баг зэрэг доошлж жагаад тэгээ буцаад ер нь бол нэг дээшлэх бол хандлагатай энэ 7 хоногтой бол ийм нөхцөлийг бол илүү одоо харж байгаа. За яг энэ доор байгаа стоп лоссуудыг авчаад буцаад дээшилчих боломжтой. За эсвэл шууд нэг хальт жоохон доошлж жагаад нэг 84 500 орчим өсч юм уу те буцаад ингээд өсөх бол бас боломжтой. Ямар ч гэсэн нэг доошлжод буцаад өсөх бол ийм магадлал нь бол ийм илүү байгаа. За тийм байна. За арилжаанд оролцох бол бас мэдээж confirmation авъя гэх юм бол ийшээ одоо lower low хийснийхэн дараа 15 минутанд lower low хийснийхэн дараа баг зэрэг засвар орж ирээд 85 тэг орчмоос ч юм уу те нэг дахиад сэлдвэл бас илүү одоо эрсдэл багтаагаар баталгаа аваад арилжаанд оролцож болж байгаа. За тийм байна. Энэ маань өөрөө бол нэг ийм загвар үүсгэх гэж байгаа гэдэг нь бол ингээд батлагдчих байгаамаа. Окей. За тийм байна. За тэгээд ерөнхийдөө бол доллар кадын хувьд гэх юм бол энийг бол ингээд доош харж байгаа, нэлээд доош нь харж байгаа. За та хэд маань мэдээж арилжааныхаа одоо wave аргачлалынхаа хичээлийг үзсэн бол энийг бол бүх зураглалыг нь бол ойлгох боломжтой. Манай X wave арилжааны өрөөнд ороод ирэх юм бол бас илүү харах өнцгчэн бол өөрчлөгдөнө. За тийм байгаа. Тэгээд X wave арилжааны өрөөнд манай GoTrader Signet хаягаар орж хандаад за тэгээд хүсэлтэд явуулах боломжтой байгаа шүү. За тэгээд хүсэлтэд явуулсан бол мэдээж бас Instagram-аар бас чат бичээрэй. Манай Instagram бол яг энэ хэсэг дээр бол байгаа. За тийм. За тэгээд USD CAD-ыг бол доош харж байна. За Шинэ Зеланд доллар USD, NZD USD-ийн хувьд гэх юм бол бас өмнө орой 5 дахь орой бас арилжаанд оролцоод аюу гоё арилжаанаас ингээ нэг
овоо хөөрхөн пивцуулгаагаад гарсан. За тэгэхэд одоо бол нөхцөл байдал хаашаа эргэж ийн вэ гэхээр за эндээс бол ингээд засварын хөдөлгөөн орсон юм чинь дахиад нэг дээшээ болох боломжтой. За эндээс ингээд коррекш орсныхаа дараа арилжаанд оролцох юм нөхцөл гарч ирж байгаа. За тэгээд мэдээж энэ бол айгүй гоё тийм playbook гэдэг шиг те яг ийм гоё жишг стап бол гарч ирж ийн гэж харж байгаа. За тэгэхээр ийм арилжаанд бас оролцож болох нэ. За Австрал доллар USD гэвч гэсэн мөн адилхан ийм нөхцөлөөний импульс, correction, импульс. За ийм бас арилжаа байгаа. За тийм. За тэгээд биткойн тэгээд дараа нь газрын тусыг хэдүүлээ шинжилээд дуусгацгаая. За манай юу гэж байгаа? XV арилжааны өрөөнд нэгдэж байгаа хүмүүстэй илүү дэлгэрэнгүй энэ бүх юу хослуудыг те арилжааны хослуудыг ингэж хуваалцаж өгж байгаа. За тэгээд мэдээж өөр бусад арилжаанд оролцъё гэх юм бол те. За өнгөрсөн 7 хоногт бол нийтэд нээлттэйгээр энэ Солоногийн өсөлтийг бол энд бол ярьж байсан. За тэгээд тухайн үед ханш нь хэд байсан бэ гэхээр 132 орчим бол байсан байна. За энийг бол ингээд өнгөрсөн 7 хоногоос хойш ярьж байгаа дээшээ маш гоё хөдөлгөөн гарч ирж болно гэд. За биткойны хувьд гэх юм бол яг л адилхан энийгээ дагуулад ер нь бол хөдөлгөөн нь бол эндээс нэг доошлохгүйгээр ингээл дахин өсөлтийн давалгаа бол ингээ гарч ирсээр байгаад 85 хүрэх бол магадлал бол байгаа. $85,000 тий. За энэ бол ийм хамгаалагдсан лоо байгаа. Энд байгаа бүх стоп лоссуудыг ер нь түүцсэн гэд өмнө 7 хоногт ярьжсэн. За тэгээд энэ стоп лоссуудыг түүцсэн болохоор эн чинь ер нь бол ингээ өсөлтийн хүч бол аюул сайтай тий явж байгаа. За импульс, correction, импульс гэх маягтай дэшээ байгаа. За тийм байна. За тэгээд Солоногийн хувьд гэх юм бол тий Солоногийн хувьд гэх юм бол өнгөрсөн 7 хоногт би хэр их ашиг хийх боломжийг та бүгдэд хуваалцсан бэ. За эндээс ингээд хэдүүлээ орсон гэж бодё те. Эндээс ч юм уу те орсон гэж бодоход за одоогийн байдлаар бол энэ 9 гэдэг чинь за зүгээр нэгийг харьцсан 5-тай л одоо те леврежтэй байлаа гэж бодоход чинь бараг 50% ашиг хийж бол та болж гин те ороосо хөрөнгөөсөө. За тэгээд бүр дээшээ бол энэ чинь 15 гэдэг чинь бүр ингээд нэгийг харьцсан 5-тай 75% ашиг байгаа. За тэгээд бүр дээшлэх бол одоо боломжтой. За эндээс бол ингээд импульсээ бол авцсан. Энэ зүгээр нэг жоохон одоо те импульсийн дараах ретест явж байгаа. Ретестийн дараа дахиад өслөө гэх маягтайгаар одоо маркет бол өөрөөхөө давлгаалдаг зарчмаар бол давлгаалсаар 210 хүрэх нь бол наацхийн одоо боломж гэж бол харж байгаа. За тийм байна. За тэгээд биткойн болон за Солоногийн хувьд бол юм байгаа. За тэгэхээр бидний хувьд бол маш олон боломжууд бол ингээд ээлж дараалаад гарч ирж байна. За тэгээд энэ дээр нэмээд та бүгдэд бас дурдахад зохистой арилжааны систем боловсруулах харилцааны сэтгэл зүгээс чангалах гэдэг те хичээл орсон байгаа. За энэ хичээл нь 36 минутын урттай ч гэсэн 3 цаг магадгүй 4-5 цаг таны сонсоод хаанаас ч хайгаад олохгүй те магадгүй хаанаас ч юу н баг монгол хэл дээр олохгүй тэр зөвлөмж сургалт орсон байгаа. За тэгээд эндээс өөрийн арилжааны сэтгэл зүй шийдвэр гаргалтыг илүү сайн хурцлж ойлгож сайжруулж аваасаа гэж хүсэж байна. За тэгээд мэдээж манай XV арилжааны өрөөнд орё гэх юм бол үргэлж нээлттэй таныг бас урьж байна. За тэгээ манай Facebook болон Instagram-ыг бас дагаарай. За тэгээд энэ 7 хоногийн арилжаанд нь амжилт хүсье. Баяр та.